Марчиндах нөгөө одоо эрсдэлт хүчин зүйлстэй цахим марчинд биеэ хэрхэн авч явах юм, энэ нийгэмтэйгээ ямар холбогдолтой юм, цахим марчинд хүүхэд ямар гэмт хэрэгт өртөж болох уу, тэр талаар ингээд анхааруул сануулгах зорилгоор ийм одоо үйл ажиллагаа явуулдаг клуб байна. Тэгээд хүүхдүүд болохоор цахим марчинд биеэ хэрхэн авч явах талаар мэдлэг ер нь бол бага байдаг. Тэгээд манайх клуб болохоор бас жоохон дүүнэртаа гээд анхааруулах, туслах тийм зорилготой. Цахим марчинд одоо зүгээр энгийн жишээ авах юм бол эхлээд танихгүй нэрхгүйстийг ингээд найз өвсөлтийг авахгүй байх. Тэгээд танихгүйтэй чат бичихгүй байх. Тэгээд Facebook дээр энгийн тохиргоонуудаа хийх. Ер нь бол ингээд цахим марчиндах аюулгүй байдлын талаар төдийлөн сайн мэддэг хүүхдүүд болон мэдгүй хүүхдүүд нэг нэгэндээ зааж сургах хэрэгтэй байдаг. Тэгээд тэр үүднээс гэх юм бол жишээ нь одоо ахлахангийнхан бол ямар тохиргоо яаж хийх, сошиал орчинд яаж бие авч явах юм, хинхэнтэй харьцаж болох, хинхэнтэй харьцаж болохгүй талаар маш сайн мэддэг, ойлгодог. Тэр талаараа дүүнэртээ анхааруулж өгөх бас мөн баг дунд ангийнх нь маш их садар самуун сурталчилсан болон ямар нэгэн гэмт хэрэгт уруу татсан зүйлс маш их харагддаг. Тэгээд тэрний зүгээр тиймэрхүү зүйлсээс одоо хамгаалж сэргийлэх зорилгоор ах эгч нар нь туслах. Тэгээ нөгөө цахим орчинд нөгөө хэрэгтэй мэдээлэл олж авах. Тэгээ цахим орчинд чинь нөгөө яг л нийгэм дээр байгаа шиг хэрэгтэй юм авч аваад хэрэггүй юм ер нь бол хайчих хэрэгтэй. Цахим орчинд өөрийгөө хамгаалцгаая хүүхдүүдээ.